Баярлалаа. За 2017 оны 4 сарын байдлаар эдийн засаг 4% өсөлттэй татвар төлөлтийн төлөвлөгөө 40% давж биелсэн ийм дүнтэй бол байгаа. Татвар төлөлтийн төлөвлөгөө 40% давж биелсэнд бол одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар, бизнес эрхлэгч нар бол одоо эдийн засагта мөн засгийн газарт их хуралд маш их итгэл хүлээлгэж байгаа. Ер нь эдийн засагт бол гэрэл гэгээ аслаа гэж би бол үзэж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо 18 оны үндсэн чиглэлийг харахаар бол өнөөдрийн 16 оноос бол эдийн засаг нэг 8% өсөх магадaltaй байна. Тэгэхээр энэ бол бас муугүй дүн гэж би бол харж байгаа. Ямар ч үсэн өнгөрсөн 4 жил, 5 жил өмнөх 4 жил, 5 жилд байгаагүй дүн. Эдийн засаг нэг алхмаар ч гэсэн урагшлаа. Бизнес эрхлэгч нарт одоо энд найдлага тавьж байна. Энэ найдлага, энэ ногоон гэрлийг улам тод болгоорой гэж одоо сангийн сайдаас мөн засгийн газраас хүсье. Тэгээ бас одоо би зүгээр сангийн сайдад бас баярснаа илэрхийлье. Энэ одоо олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах гэж нэлээд олон даваануудыг давсан. За энэ бол одоо сайтай муутай янз янзын зүйлүүд бол байгаа бах. Гэхдээ одоо энд хамрагдана гэдэг бол бас бизнес эрхлэгчид нарт бас давуу зүйлийг олгож байгаа. Энэ талаар бол одоо бас хийсэн зүйлийг хийсэн гэж ярих нь зүг байхаа гэж бодож байна. Ямар ч байсан долларын ханш бол тогтворчих байх. Долларын ханш бол одоо харьцангуй буурах байх гэдэгт бизнес эрхлэгчид найдаж байгаа. Бизнесээ өргөжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, ажилчдынхаа тоог нэмнэ гэдэгт би бол итгэлтэй байгаа. Эдийн засгийн одоо өсөлтнөөс үр шимээ хүртэх байхаа гэдэгт би итгэлтэй байгаа. За тэгээд 18 оны үндсэн чиглэлээс хоёр зүйлийг асууя. 16 онд тэг хувьтай биелсэн мөн 18 онд бас тийм сайн одоо чиглэлд үндсэн чиглэлд суугаагүй жижиг дундын үйлдвэрлэлийн одоо нөгөө инкубатор төвүүдийг байгуулах талаар хүнс хөдөө аж ахуйн яам бодиттой хариулт өгөөч. Би бас өмнө асуусан. Бодиттой хариулт бол өгөхгүй байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бол би олон хэлж байгаа. 750 мянган нэг ажлын байраар бий болгож байгаа. За энэ хүмүүсийн анхааралд одоо ингээд нэг 20 тэрбум төгрөг гээд нэг амсуулсан маягаар яваад байх. Тэрлөө оруулсан хөрөнгө үр ашиггүй байна лээ гэсэн ийм байдалтай яриад байх. Энэ бол одоо буруу баха. Тэгэхээр энэ талаар одоо бодиттой хариултыг би хүнс хөдөө аж ахуйн яамнаас авмаар байна. За мөн аялал жуулчлалын салбарт бас би энэ үндсэн чиглэлд бол дөрвтэй зүйлүүдийг олж харахгүй байгаа. Зөв аялал жуулчлалын салбарын дэд үс үйлчлэгээний сандрыг сайжруулах, аялал жуулчлалын төв зохицолтоор байгуулах гэсэн заалтал харагдаж байгаа надад. Тэгэхээр энэ аялал жуулчлалын талаар бас 18 оны үндсэн чиглэлд дөрвтэй зүйлүүдийг оруулж өгөх зөв юм шүү. Эсвэл одоо сайд байхгүй бол чойжо сайд хариулах уу? Би байнгын хороондор бас асуусан. Энийг бас надад тодорхой хариулж өгвөл сайн байна. За энэ хөнгөн үйлдвэрлэлийн талаар бол бас дөрвтэй зүйлүүд бол байхгүй байгаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам штэ. Ганцхан хөдөө аж ахуй яам бол биш. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан яам. Тэгэхээр энэ тал дээр бас тодорхой хариултуудыг надад өгөөч гэж би хүсмээр байна. За хариултын дараа тодруулъя. Хариулъя. Хүнс хөдөө аж ахуйн яамс хэм байна? Сэргэлэн байгаа юу? Хоёр асуулт. Сэргэлээч. Гоо нэг дэд сайд майд гэдэг өөр төлөөлөл байгаа юу? За тэгвэл аялал жуулчлалээр нь уян хурал хариулчих. Хэн хариулах юм? Би хариулах юм уу? За болий. Энэ сайд нараа дуудал да. Ядаж тэр төрийн нарийн бичгийн дарга дэд сайд нарын дуудал да.